За ингээд Монгол улсаа хөгжүүлэх бүхэл бүтэн 1 жилийнхаа төлөвлөгөөг ярьж байгаа энэ үед тэрний төлөвлөгөөг боловсруулсан, энэ төлөвлөгөөг биелүүлэх ёстой яамдууд, сайдууд энд байхгүй байгаад үнэхээр харамсаж байна. За тухайлбал одоо цоожил сүрэн сайд байхгүй байна. За ган төмөр сайд байхгүй байна. Гэхдээ би ямар ч байсан асуултуудаа асууя. Тэгээ бичгээрч болсон энэ асуултууданд хариулаасаа гэж хүсэж байна. За нэгдүгээр асуулт болохоор 2026 оны хөгжлийн хөтөлбөрчин 2025 оны хөгжлийн хөтөлбөр дээр тулгуурлагдгүй мó. 25 оны төлөвлөгөөн дээр эрчим хүчний салбарт маш олон төслүүд байсан. 35 ширхэг төсөл байсан. За энэ ажлуудыг 25 онд хэрэгжүүлж амжаагүй бол 26 оны төлөвлөгөөндөө автоматар орж ирэх ёстой биш юм уу? За тухайлбал одоо дулааны цахилгаан станц дөрвийн хүчин чадлыг 500 тонн цагаар өргөтгөнө гэж ажил байсан байхгүй. Налаахын дулааны цахилгаан станцыг өргөтгөн, Говь Сөмбөр Дунд Говь аймагт дулааны станц барина. За тэгэл нөгөө цахилгаанаас үүдэлтэй гал төмөр гардаг энэний стандартыг бий болгоё. За нөгөө Аранга, Уранга, Баян онгорт 10 мегаваттын нар 20 мегаватт цагийн батарей гэл бүгд 25 оны хөгжлийн хөтөлбөр дээр байсан, 26 оных дээр байхгүй. Энэ ямар учиртай вэ? Энэ дээр хариулаач. За хоёрдугаар асуудал болохоор мөн одоо энэ хөгжлийн хөтөлбөрчин засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр тулгуурлагдгүй юм уу? Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр маш олон ажлуудыг бид нар ард түмэндээ хийж өгнө гэдээ амлалцсан. Эсвэл энэ амлалтсан хоосон одоо амлалт байсан юм уу? Тэгэхээр энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд жил болгоныхоо хөгжлийн хөтөлбөр дээр хөгжлийн төлөвлөгөөн дээр тусгаж ижил энэ амлалт чинь биелэн шүү дээ. Тухайлбал одоо үйл ажиллагааны хөтөлбөр дээр та бүхэн маш их санаж байгаа. Ягагтвэл би энийг маш олон уулзалтан дээр ард түмэнд хийж явдаг байхгүй юу? Энэ засгийн газар нөгөө айл өрхүүд аж ахуй нэгжүүд нь нарны панел, батарейг өөр дээрээ тавиад өөрийнхөө цахилгаанаар хангаад илүүдэл цахилгааныг шүлжээ рүү борлуулдаг тийм боломжийг бүрдүүлнэ. Тийм одоо төслүүдийг одоо дэмжиж ажиллана л гэсэн энтэй холбоотой нэг ширхэг одоо ажил байхгүй. За дулааны цахилгаан станц 2-ын суурин дээр дулааны цахилгаан станц 5-ыг одоо барина гэд Улаанбаатар хотмоос ингээд санаачлаад явж байгаа. Энэ ажил энэ дээр ерөөсөө байхгүй. За энэ ямар учиртай вэ гэсэн 2-дугаар асуулт. За 3-дугаар асуулт болохоор Монгол улсыг хөгжүүлэх 2026 оны хөгжлийн төлөвлөгөө гэдэг бол Улсын хурлын 126 гишүүд хэлэлцэж баталсан хууль. Тэгэхээр энэ хуулийг яг хэрэгжүүлэх субъект нь энэ яамдууд, энэ одоо сайдууд биш юм уу? 25 оны хөтөлбөр дээр жишээ нь эрчим хүчний салбарт 35 ажил төлөвлөгдсөн. Энэ ажлуудыг хэрэгжүүлэхийн төлөө өнөөдөр яам, өнөөдөр сайд ямар ажил хийж яана гэд тасралтгүй араас нь хөөцөлж байгаа. Зарим ажлууд дээр бүр хуруугаач хөтлөхгүй. Тэр битгээл одоо улсын хурал дээр байгуулагдсан ажлын хэсэг баг одоо нэг толгой бий болчлоо. Надад тушаадаг хийн. Яг ийм байдлаар хандж байгаа байхгүй юу? Тэгэхээр яаж энэ хөтөлбөрчин хэрэгжих юм бэ? Тэгэхээр өөрөөр хэлбэл 2025 оны хөгжлийн хөтөлбөрийг улирал тутамд одоо дүгнээд энэ одоо ажлуудыг хэрэгжүүлэхийн төлөө ямар ажлууд хийсэн, хурууга хөдлөсөн юм уу? Хөдөлгөөгүй байвал ямар одоо хариуцлага тооцох юм бэ гэдэг тэр одоо хууль эрх зүйн орчин байдгийн мүү гэдэг асуултыг асуумаар байна. 25 оны хөгжлийн хөтөлбөр дээр 35 ажил эрчим хүчнээс. Яагаад гэвэл эрчим хүчний салбар өнөөдөр энэ Монгол улсын эдийн засаг нийгмийн хөгжлийг гацаачаад байгаа ганц салбар. Тийм ч учраас энэ салбарыг хөгжүүлэх хөтөлбөр дээр бид нар онцгойлон анхаарах ёстой. Тэгэхээр өнөөдөр хөтөлбөрийг боловсруулсан сайд нь байхгүй, асуултанд хариулах хүн байхгүй. Ингээд бид нар улсынхаа хөгжлийг яриа сууж шít. Энэ бол маш харамсалтай. Тэгэхээр энэ 3 асуултанд хариулж өгөөч гэж хүсье. За эрчим хүчний яамны бодлого төлөвийн газрын дарга ирүүлзээ гишүүний асуултанд хариулъя. За холбогдох хэсгүүдийг хариулъя. Ер нь бол эрчим хүчний салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын тоо хэмжээ маш өндөр байгаа. Тухайлбал 26 оны төлөвлөгөөнд яамнаас 22 их 80 төгрөгийн шаардлагатай ийм санхүүжилт бүхий төсөл хөтөлбөрийг 25 оны төлөвлөгөөнд тусгуулъя гэж хөрвүүлсэн. За үүнээс бол одоо 13 их 80 төгрөгийн санхүүжилт нийлбэр санхүүжилт бүхий төсөл хөтөлбөр. За 26 онд санхүүжих нь 4.5 тэрбум төгрөг 4 их 80 526 тэрбум төгрөгийн ийм ажлууд бол 26 оны төлөвлөгөөнд туссан байгаа. Тэгэхээр эдгээр манайхаа сургуулж байгаа саналууд бол ерөнхийдөө үнийн дүн өндөр, ихэвчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаа шууд хэрэгжүүлэхээс илүү гадны одоо уламжлалт хамтын ажиллагаатай банкнуудын зээл тусламжаар хэрэгжүүлэх голцоо юм төслүүд байгаа. Тэгээд зээлийн төслүүд маань бас энэ өрийн тааз
макро эдийн засгийн доктортой байдал гэдэг асуудлуудаас шалтгаалаад зээлийн өсөлтүүд маань одоо тухай бүр одоо гарахгүй байгаа. За ийм хүндрэлтэй асуудлууд байна. Асуусан 3 асуултанд ерөнхийдөө хариулт авч чадсангүй гэж ингэж би үзэж байна. Тэгэхээр энэ асуултуудад нэгдүгээр бичгээр хариулж болдгоо хариулж өгөөрэй. За хоёрдугаарт болохоор одоо санхүүжилтийг олохоос үл хамааран энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө ямар ажлууд байгаа тэр маань тусгагдаад явах ёстой. Тэгээ 25 он дээр бид нар одоо өчнөө хилэлцэж яриад тусгасан ажлууд маань хэрвээ 25 онд амжихгүй бол 26 оныхоо төлгөөнд тусгагдаад явах ёстой шүү дээ. Энэ нь бол ерөөсөө хинч харсан ойлгомжтой асуудал шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо 26 оны төлгөөн дээр 2 шинэ ажил орж ирсэн байлээ. Баян суман дээр барих 660 мегаваттын дулааны станц, 70 задгадын дулааны станц. За тэгээд энэс гадна байсан маш одоо чухал ажлууд бол бүгд одоо тусгагдаагүй байна. Тэгэхээр энэ маань одоо хийгдэхгүй гэсэн үг юм уу? Тэгэхээр энэ дээр л одоо онцгойроо анхаарч хариулж өгөөч л гэж хүсэж байна л да. Эрчим хүчний яам эцэг гишүүний хэлж байгаа асуултанд одоо энэ ажлууд чинь үргэлжлүүлээ 26-нд хийгдэхгүй юм уу? 25 онд хийгдэж чадаагүй. Төсөв мөнгө нь олдоогүй гэдэг ингээ бүр хасагдчихж байгаа юм уу гэдэг асуултыг тавиад. За засгийн газрын хөнгөлөлтөө зээлийн их үүсвэрээр хэрэгжүүлэх бол одоо яамны зүгээс сангийн яамдаа өргүүлээд банкуудтайгаа зээл авах банкуудтайгаа ажиллаа суурь судалгаагаа хийгээд хөргүүлдэгэ. За хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа зарим төслүүд бол энэ дээр бас 26 оны энэ төлөвлөгөөнд тусаагүй байгаа. Тэгээ хувийн хөрөнгө оруулалтаараа бол энэ бол төлөвлөгөөнд тусаагүй ч гэсэн бас санхүүжилт нь гараад ингээд хэрэгжиж явах байхаа гэж үзэж байгаа.